Дуучин Баярцэцэг өөрийн бие даасан тоглолтоо 2025 оны 3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Асаа аренад хийхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглох түүний тоглолт амьд хөгжимтэй байх бөгөөд тоглолтын продюсераар TJ International Center ажиллаж байна. Зүрх сэтгэлд уянгалаг дуу хоолойгоор хайрыг мэдрүүлж аяг шин яруу тансгийг амьлуулах дуучин Баярцэцэг 3 дугаар сарын 7-8-нд тоглолтоо хийнэ. Асаа аренагийн тайзнаа Diva Live концертоо амьд хөгжим оркестртоо сэтгэлд тань солонго татуулахаар бэлтгэж байна гэдгээ онцоллоо. Би өөрөө цэцгэн дуртай. Тэгээ Мартин 8 бол цэцгний баяр. Тэгэхээр би бүх бүсгүйчдтэйгээ өнөөдөр намайг энэ олон жил одоо ингээд амьдарч дуулахад намайг дандаа дэмжиж ирсэн, миний ард намайг дэмжиж намайг хайрлж ирсэн бүх бүсгүйчүүдтэйгээ би бас энэ өдрийг 2 өдрийг өнгөрөх гэж байгаа. Маш их баяртай байгаа догтлж байгаа. Тоглолт маань ерөөхдөө нэлээд халуун болдог. Зөндөө хуйлдаг, зөндөө хинээдэг, баярлдаг, зөндөө бэлэгтэй байдаг. Эмэгтэй хүнийг ойлгоё гэж бодох юм бол эмэгтэй хүний зовлон жаргалыг мэдрий гэж бодох юм бол Баярцэцгийн дууг сонс гэж хэлжсэн. Тэгээ тэр үг бол одоо айгүй их хүчтэй санагддаг. Тэгээ Баярцэгтайгаа 10 гаруй жилийн турш бид нар хамтарч ажилладаг. Тэгээд үргэлж дотортой сэтгэлтэй, гоё уур амьсгалтай, тийм мэрэгжлийн дууралттай концерт гэдэг бол хамгийн чухал зүйл бол мэдээж дууралт. Тим концертын дээр бид нар видео контент болон скрин контент тим чиглэлээр одоо олон жил хамтарч ажиллаж байгаа маш их таатай байна. Энэ удаагийн тоглолтын дээр ч гэсэн бид нар энэ бүх уур амьсгалыг үзэгчдэд бүхийг хичээж ажиллана. Тэгээд амжилтсая. Тоглолтод түүний уран бүтээлийн хамтрагчид үе үеийн шилдэг уран бүтээлчид хамтран оролцох бөгөөд өөрийн шилдэг олонний хүртэл асан дуунуудаа дуулахаар бэлтгэл ажлаа бүрэн анхжээ. Мөн тайз олон үзэгчдийн суудлыг шинэлэг төвшөнд зохион байгуулж, ирсэн зочдыг сэтгэл ханамжтай байлгахад бүрэн анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо.